Одоо чинь шөнө ингээл 12 цагт нийгмийн эцэгт чинь миний утас гинт дуурал өө шинэ баян шөнийн нахшны муулны нохойд авиралцсан хөвт чинь танд ч даавардаг гээ үсттэй. Энд чинь нэг нохоогүй хүмүүсийн их ашиг бас бид нар бодох хэрэгтэй байхгүй. Тэгээ бид нар зөвхөн амтны ирэх гээд яриад байж болохгүй. Асамжин газар маань ингээд нөгөө халдвар түвшний голом төсцсөн учраас хайхаас урахгүй бас. Тэрний дараа бид нар бол яасан гэхээр нийт нохоонд хазуулсан хүмүүсийн 90-95% нь дандаа эзэнтэй нохоонд хазуулсан баг. Аль ямар удмаас ирсэн те эцэг их нь ямар нохойн ямар муурын гэдэг тэр дээд өвг нь хаанаас гаралтай эднэрийн өсөс судалгаагүй зүгээр л надад нэг 90 нохойн чам нэг юм нохойн заа нийлүүлчихээ өглөг нь гоож зарчих гэсэн нэг юм л цалингаас гадуур орлого гэж харцсан хүмүүс байдаг байхгүй тийм өглөө болгон хичээл тавьчих яг нүдэндээ нэг нохой буудаж алдаг амьтдыг л гунцны гэсэн амьтад тодтолтой амьтад байхгүй болох байгаа амьтад маань гэр бүлтэй аз жаргалтай байх юм л зорилготой. Болгоны сонирхол янз янз байдагтай адилхан яг амьтныг бас яг тэр сонирхол хайрлах хүмүүсийн сонирхол янз янз байгаад таш шүү байна. Тэгээд та юу нэгээд анзаарч байхад ямар төрлийн хүмүүс энэ амьтанд одоо тижээвэр амьтад болох юм уу нохойч гэдэг юм уу тийм амьтдад юу н хайртай байгаа юм шиг анзаарагдсан бэ. Тэр нөө гэрийн тижээвэр амьтан гэдэг чи өөрөө гэрийн тижээвэр тийм. Тэр нөө энийг анх тижээх болсон шалтгаанууд нас янз янз юм л та. Үнэхээр хайртайдаа тижээж байгаа хүмүүс байна. Мэдээж зугаацах гэж байна. Одоо чинь монголчууд бол маш эртнээс одоо нохойг бол гаршуул тижээгээд одоо малчин нүүлчин соёлын шинжилгээ бол бүр салс шүүнэг хэсэг те. Малчин сайн хотч нохойтой айлуул чинь сайхан удаж амарч чаддаг гэх юм уу. Тэгээд энэ тижээх болсон шалтгаанууд нь зөөлөхөөр тэр болгоныг одоо яг тэр хайртай тэр нь одоо юм ашиг сонирхлоор гэдэг юм ингээд энэ янзын төрлүүдээр нь ярихад бол аяг өөрөөртэй хариулчих гэх юм тийм. Тэгэхээр яг зөвхөн хүмүүсийн ингээд нөгөө юуг анзаарч хаад зарим хүмүүс ч юм бол жишээ нь ингээд амьтанд бүр ингээд ойртох тийм одоо баг айцтай гэх юм уу тийм ингээд айдаг амьтан харангуутлаа зугтдаг шиг тийм. Зарим нь бол хүү ямар хөөрх юм бэ гэж очиод ингээд ингээд энэ хүмүүсийг ингээд анзаарч хаад юу яг ямар төрлийн характертай ч гэдэг юм уу тийм яг ямар төрлийн хүмүүс нь тийм амьтанд илүү хайртай байгаа юм шиг. Ер нь бол яг амьтанд илүү хайртай хүмүүсийг анзаараад хад илүү мэдрэмжтэй нэг одоо эмпати гэдэг шүү дээ тийм. Бусдын өмнөөс өөрийнхөө өөр дээрээ төсөөлж бодож чаддаг ч юм уу. Тийм хүмүүс илүү их амьтанд хайртайгаа харагддаг. Ялангуяа хүүхдүүд дээр илүү бас мэдрэгддэг тийм. Нохой тижээж байгаа хүмүүсийг жишээ нь нэг хэд ангилмаар байгаа тийм л та. Тэгэхээр яг үнэхээр амьтанд хайртай, нохойд хайртай тэрнээс одоо өөрөө тэрийг хайрлаж тэрнээс буцаад ирээд кайф авдаг тийм одоо гунчнаас зүгээр аваад хижээдсэн эсвэл зовж ядарсан амьтдыг бүр үнэхээр эзэнгүү байгаа амьтдыг аваад хижээдсэн хүмүүс байна. Бас яг үнэхээр өндөр цусны нохой мөрийг одоо хөгжүүлэхийн төлөө явж байгаа цөөхөн идэх. Гэтэ тэрний хадлаа хамаг цаг зав мөнгө төр бүх юм цуцуулдаг хэсэг хүмүүс байна. Бас зүгээр нэг ашиг хонжоо харчих зорилготой нэг хашаанда нэг 2-3 нохой ичсэн тэ хоолтой болгүй ичээл тэрийг үржүүлээл гүлгийн нэг хямдх үнгүү зэг хэмээн нэдрээл нэг юм сайтуудаар зараад нэг цалингаас гадуур хоорлого гарцсан нэг хэсэг нөхдүүд байна. Тэгээ нөгөө нохой зодтолтуулдаг тэр одоо их муухай хүмүүс гэдэг тийм нөхдүүд байна. Нэг бас нэг ашиг хонжоол харж байгаа гэсэн. Бас нөгөө нэг одоо эцэст нь сүүлийн бүлэг бол одоо нөгөө нохой зүгээр амьд амтэн гэр бүлийн гишүүн одоо тийм хүний сашгуунд нөхөр гэж харахаас илүү хашааны хонхны үрэг гүйцэтгэдэг тийм. Хашааны хаалга болбоход нохой уцна. Нохой уцах юм бол энэ хүн ирж ингэж ойлгоод нэг тийм нөхдүүд энэ хашаа 1 метр өрөхгүй яа 10 жил тижиж гисэн тийм их нөхдүүд байна л та. Тэгэхээр энэ хүмүүсийг уул нь бол одоо амтан хайрлаж байгаа бол бүгд л гоё чинслээсээ тэр амтнаа хайрлаад гэр бүлийн гишүүнээрээ одоо яг бид нэр гэрийн амтны хуулийн судалгааг хийж яхад бол гэр бүлийн гишүүдийг ингэж үзэж байгаа юм л та тийм. Хүүхэд эмэгтэй хүн тижээр амт эрэгтэй хүн гэж дараалал нь ингэж гарч байгаа. Энэ юу гэсэн үг гэхээр яг одоо бие хамгаалах чадвар гэх юм уу одоо тэднийхээ төлөө хамгийн их өндөр хариуцлага хүлээх ёстой гэдэг утгаараа ч юм уу
хамгийн доор нь явж ийн гэсэн үг эргэтэн. Тэгээ зарим хүмүүс энийг харчаад одоо хүнийг амтны доор үд тавилаа мавлаа гэдэг ч юм уу гэж жоохон шүмлэх гээд байдیں۔ Авал нь бол энэ яагаад тэгэхээр энэ амттыг гинэ те энэ амтан энэ гişүүдийг нэг гişүүдийн өмнө хамгийн их хариуцлага хүлээх тэрнийг хамгаалах гэх юм уу. Тэр нь одоо энэ дээр бууцсан учраас нь хамгийн доор нь явж ийн гэсэн бол уул нь бол гих мэтчлэндээ яг тэр өнцгөөс болно амтныг илүү харж хайрлаж жижигээс илгэж өгсөн да. Азтай савар төрийн бус байгууллага яг үйл ажиллагааны гол чиглэл зорилго нь юу байсан бэ? Одоо яг энэ чиглэлээрээ ямар ажлуудыг хийж байгаа вэ? Яг гоо азтай саврын одоо нэг юу үндсэн зорилго бол ерөнхийдөө л нөө гонцны морыг байхгүй болгох л тийм амьтад зөв эзэн байгаа амьтад нь гэр бүлтэй аз жаргалтай байгаасаа гэдэг ийм л зорилготой. Энэ зорилгынхаа хүрээнд одоо энэ чинь нэг шилтер нээж үзлээ, имлэг нээж үзлээ, нийслэлтэр СП хөтөлбөрийг танилцуулсан. СП гэдэг нь юу юм бэ? Ньютер гэдэг нь юу юм бэ? Энэ үр дүн нь яагаад тийм чухал юм бэ? Энийг хийснээрээ ингээд танилцуулаад тэсүүлдээ энэ бүх хугацаанд бид нэр аврахын аваад СП өөртөө боломж СП хийх нь хийгээл явж лээсэн л дээ. Тэгээ сүүлдээ энэ хуулийн төсөл дээр хуулиа батлууллаа. Тэгэхээр энэ бүх ингээд хийгээд байгаа бүх юм маань анхны зорилгоос ерөөсөн нэг хазаагаагүй л дээ. Тийм бид нар ч анх 2013 онд бол ерөнхийдөө айгүй их тийм бадрангуй гэх юм уу тийм дэврүүн сэтгэлээр нэгдээд үгдээрээ. За ерөөсөө гудамжинд байгаа бүх нохоо морыг л аваад лизэнтэй болгоод явна гэсэн тийм юутэй. Зорилготой хэлжсэн. Тэгээд 13 оныхоо 12 сард Төв аймгийн Өлзий торонд гашаа шин түрээслээд тухайн жилээ нэг 70-80 гөлөг аваад яг тэгээд давхарцсандаа бол 100 гаруй ямтаа аварсан л та. Тэгээд энэ маань 20-30-аад нь баг чинь хотын тэндээс янз янзын өвчтэй гөлгөнөө цуглараад биний ч туршлагагүй байж таарсан. Тэгээд 20-30 нөхөд бушуухан эзэнтэй болох юм болгож явуулаа. Нөгөө асамжин газар маань ингээд нөгөө халдвар түвшний голом төсцсөн учраас хайхаас өрөхгүй болсон. Тэрний дараа бид нар бол яасан гэхээр за ер нь бид нар бол нэг бүрчлэн аваад нэмэргүй байна. Бид нар нэг 120 нохоо аваад цаана Улаанбаатар хотын 16 оны биш 12 оны судалгаагаар 200 орчим мянган гомжин нохоо гэсэн тооцоо гарсан байсан. Тэгэхээр бид нэр 100 нохоо аварчаад идэг цаана 200 мянган амтан гүгээд идэг. Тэгээд нийслэлээс болохоор нэг жилдээ 80-100 мянган нохоо бууддаг. Тэгээ ингээд ийм арцсангүй байгаа нөхцөл бид нар ерөөсөө нэг бүрчлэн авах боломжгүй юм байна. Тэгэхээр энийг амтныг гомжинд гарцаа бид нар аврах гээд гомжинд гарцаа төсөө мөнгөөр буудах гээд байснаас илүү гарахаас нь яаж сэргийлэх үгээд. Тэгэхээр гадны орнуудын туршлагаас тухайд судалж үзээд ерөөсөө тухайн муурны үржлийн зогсоох нь маш зөв юм байна. СП буюу те одоо им нохооны үржлийг зогсоох, ньютер буюу 90 нохооны заслага. Энэ ажлыг юм хийж энэ өмч нохоо мөр гэдэг юм чинь байхгүй болох юм. Тэгэхээр энэ тал руу бид илүү төлөвлөгөө ажил хийгээд 2014 оноос хойш ер нь бол яг СП ньютерийг хүмүүс танилцуулж ирсэн л те. Яг олон талаар л яваад байгаа гэсэн. Гэхдээ нэг хүмүүс тоолны СП ньютерийг танилцуулах ажлыг бол тогтмол хийж байгаа. Аврах ажлаа тогтмол хийж байгаа. СП бол тухайн жилийн санхүүжилтийн байдлаас хамаарат ямар ч хэсэн таслахгүй хийгээд ингэж явж байгаа. Гол зорилго нь л ерөөсөө нэг амьтдыг л гонцны гэсэн амьтад тодтолтой амьтад байхгүй болгох, байгаа амьтад маань гэр бүлтэй аз жаргалтай байх л энэ л зорилготой. Тэгээд энэ нөгөө зорилготой хүрээ гэхээр гудамжинд гарсан байгаа амьтдыг тэр болгон хүн болгон бас аваад тийчээгээд хайрлаад байхгүй шүү дээ. Тэгэхээр яалтч устгах хэрэгтэй болон за устгуулахгүй тулд үржүүлэхгүй байл гэсэн санаа юм байна тий. Энэ дээр яг би нөгөө жоохон гайхаад байсан байхгүй яг жоохон зөрчилдөөд яг аврах гээд байгаа юм уу, устгах гээд байгаа юм уу, байхгүй болгох гээд байгаа юм уу. Тий. Байхгүй болгох гэдэг нь гудамжныг хэмтэд байхгүй болгох байхгүй тий. Тэр хэмтэд байхгүй болохын тулд үржүүлэг хяналтанд орох хэрэгтэй гэдэг санаа л юм гээд. Тэгээд тухайынхаа мал имлгүүдтэй самтраад боломжоор гомдсон хашаандаа охин нохойтой гүлгэлөөд гүлгийн гараас тавьдаг айлууд ч юм уу тиймэрхүү айлуудад л спич хийсэн. Тэгээ яг тэр маань бол яг тухайн үед нэг юм хүмүүс сайн хурж чадаагүй ч гэсэн эхний ээлжинд хүмүүс анхны ойлголттой байж тэгэхээр бас нэг сошиал орчин дээр миний ганц хоёр нэг ярьцлага гараад эхлэнгүүт хүмүүс одоо маргаан үүсдэн шүү дээ тий.
гоё маргаан үүсэн тэр чинь нэг амтны юу амтны үржлийг зогсоох вэ гэж эхэлж байгаа зарим нь танаас байгалийн амтны үржих замыг зөрчих гээд байна гэж ингээд ийм хилцүүлүүд дундаас ч өмнөөс ч бас их маш их яриа үсээд мэдээлэл авч авдаг тийм. Гэх мэтлэн явж байгаад 15 онд бид нар аз вэт гэдэг өөрсдийн мал имлэгийг нээгээд тэр имлэг маань бол зорилго нь юу гэсэн хэрэг зөвхөн спид зориулсан имлэг. Тэр имлэгийн эмнэлэгт маань одоо бусд хүмүүс ирж үйлчлүүлээд олсон орлогоор бид нар хүмүүст үнэгүй спецлог хийх зорилготой, хийж өгөх зорилготой тийм имлэг нээж үзчихсэн. Тэгээд маань тэр имлэгийг гэсэн чинь астасаар ийм имлэг нээсэн гэдэг сургаар нөө хүмүүс манай имлэгүүд ингээд хайрцагтай гүлэг 5 гүлэг гээл 10 гүлэг авчихъя. Тортой муурын зулхан авчихъя. Ингээд манай имлэг маань тийм шилтер болж хувирсан баг. Тийм тэгээд нөө имлэгийн төрөөсөө өгч чадхаа одоо дэмчээ цалин өгч чадхаа болоод ингээд имлэг маань хаагдаад. Одоо жишээ нь яг гудамжны амьтад нийгэмд ямар нөлөөтэй болохоор яг эднэр ингээд байхгүй байх ёстой гэдэг бодлого явах ёстой юм байна. За яг мэдээж бол нөгөө хүн рүү дайрахаас эхлэх баг. Бусдаар өөр ямар нэгэн тийм нийгэмд нөлөөлөх сөрөг тал энэ гэж байдаг юм уу? Яг нь жоохон залруулга хийчихээ. Хүн рүү дайрах гэдэг дээр бол нөгөө хамгийн их хүмүүд айдууд бол дандаа буруу хүмүүжилтэй эзэнтэй нөхдүүд байдаг. Ер нь бол 90 гаруй 90 баруун 4-5% дандаа эзэнтэй нөхөнд хазуулсан мэт юм лээ. Бид нэр ингээд ер нь сүүлийн судалгаан дээр явж хахад гинтлийн имлэг дээр ингээд нөхөнд хазуулаад ирсэн хүмүүсийн судалгаа нөгөө ямар ч байсан сүүлийн 7-8 жилийн судалгаанд дандаа 90 гаруй хүн дандаа эзэнтэй нөхөнд хазуулсан хүмүүс ирдэг юм лээ. Тэгэхээр нөгөө хашаа байшинтай айлууд одоо чинь хариуцлага тавих хэрэгтэй байхгүй. Тэгээ нохоогоо хашаараа битүүлэх хэрэгтэй. Нохооныхоо уяг богинохын догшортолт нь гэж удаан байхгүй гүйдэг уяатай ч юм уу ядаж хөдөлгөөнтэй жараа стресс нь 50 бага байна. Хоолундын тогтмол өдрөх хэрэгтэй гэх мэтчлэн эзэдийн харилцаа бол маш өндөр байна л да. Тэгээд түүний асуултанд нь хариулахад тэр гомжнохоо яагаад байхгүй байх ёстой вэ гэдэг дээр бол хамгийн ихэнд юу вэ? Одоо төсөв талаас нэр тийм. Улсын төсвөөс зөвхөн Улаанбаатар хотод жишээ нь 2013 онд зөвхөн нохоо устгалд 350 орчим сая төгрөг цуцуулж ирсэн бол одоо 2025 онд 2 тэрбум баг 3 тэрбум төгсөж шүү дээ. Зөвхөн Улаанбаатарт нохоо устгалд одоо ард хэдэн дотрын мөнгө шүү дээ тийм. Тэгээ аймагуудын нохоо устгалын төсвийн нэмэх юм бол бүр хэдэн тэрбум болох юм уу гэдэг уустай яриа тийм. Улсын хэмжээнд гэдэг. Тэгээ улсын хэмжээнд явуулсан. Тэгэхээр энэ ч одоо ихнээ сургууль цэцлэг барих мөнгө. Тэгээ хамгийн гол нь нохоо муурыг буудаад дуусчдаг байсан бол болж юм те нэг удаа. Тэгэхэд чинь жилд ирэх тусам тэр нохоо устгалын төсөв өсөд байна гэж чинь ямар ч үр дүнгүй ажиллаулаад байна л гэсэн үг байдаг байхгүй. Гомжийн нохоо муур их байх нь өөрөө юу гэхээр бас халдвар төвчний асуудал юм. Сайхан зооноос судлалын үндэсний төвийн судлаач одоо тэнд 20 гаруй жил ажиллаж байгаа баяраа гэж судлаач ах маань ярьжсэн тэр ерөөсөө энэ одоо буудуулаад өгцөн гомжин нохоо муурнуудын дотоос нэг дээж аваад шинжилгээгээд үзэхэд тэнд бол одоо хүнд хорт аюултай гинт ч бусад эзэнтэй нохоо мууранд аюултай 7-8 төрлийн янз янзын вирус халдвар төвчөнд явж байгаа гэж байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь зөвхөн Улаанбаатар 200 мянган тийм вирустэй нохоогүй явж байгаа гэдэг чинь бид нар бол маш аюултай орчинд амьдарч байна гэсэн үг байхгүй. Тэгээд тэр зөвхөн Улаанбаатар буудуулсан 100 мянган нохооны сэг зэм чинь цагаан давны хогон зэг дээр ил болгож байгаа хөрсөнд тий. Тэндээс хэрвээ ямар нэгэн халдвар төвчөн гарвал чинь салхины дээр бас Улаанбаатар хотын маяга аюултай нөхцөл байдал үүсгэр байгаа. Ер нь л за юу гэдэг жилдээ нэг 100-аас 200 мянган яг гудамжны одоо нохоо мууран дээр бол устгал явагдаж байна гэж байна шүү дээ улсын. Яг 80-аас 100 мянган бол зөвхөн Улаанбаатарт. Тий. Зөвхөн Улаанбаатар. Улсын хэмжээнд бол нэг 200. Энэ устгалыг яаж юу вэ? Одоо тэр чинь мэдээж нөгөө нэг будч шашуу тэнд нөрчихгүй байх тий. Одоо тэр чинь дээд ингэж байгаа нэг нохоо устгал чинь 24 мянган боллоо сүүл миний дууснаар нэг нохооны зардал гэсэн. Нэг нохоо устгах зардал. Тэнд ч одоо нөгөө нэг бензин анчингийн одоо цайлын чинь тий. Сум тэгээ нөө портож олоод ингээд 3 сум мэдрэг л орж байгаа л та. Тэгээд тэрэнд бол яг тэр бууд хүртэл эхэлсэн юм шиг байна. Тэгээд дахиад нохоо мууны нэг юг сэг зэмийг устгах гэдэг. Тэгэхээр нөгөө цагаан давны хогон зэг дээр тэнцээш нь дахиад бас нөгөө нэг скватер ажиллаж байгаа ухаан ингээл дахиад хурд зардал гарч байгаа гэсэн үг. Тийм. Тэгээд зөвхөн зардал талаас юм. Тэгвэл
хамгийн надад хэцүү санагддаг юм юу гэхээр гэр хоолтын хүүхдүүдийг өглөө болгон хичээл тавьчих яг нүдэндээ нэг нохоо буудаж алдаг. Тэр чинь ингээд тэр хүүхдэд маш аимшигтай эсэлсэн айдас үлдээж байгаа байхгүй тийм. Эхний өдөр тэр хүүхд магадгүй нохоо буудаж алж байгааг хараад дайз чочирдна. Хоёр дахь өдөр нь жоохон одоо дагжин тийм. Гурав дахь өдрөөс магадгүй энгийн юм шиг санагдаад эхэлж магадгүй шүү дээ. Энд чинь өөрөө тэр хүүхдийг амтан таамлах юм уу төвчрхийл санаа тархин бэлдээд ийн гэсэн үг болж байгаа байхгүй. Дараа магадгүй тэр хүүхд чинь том болоод нийгэмд орж ирнэ шүү дээ тийм. Нийгэмд орж ирээд амьдрахад тэм хүчрхийлэгч бэлдээд ийн гэсэн үг болж байгаа. Мэдээллийн сувгаарч гэдэг юм уу бид нэр хүлээж авч байгаа мэдээлэл тэжээр амтантай холбоотой ихэнх мэдээ ямар байдаг вэ гэхээр тэдэн хүүхдээ хадчихжээ, тэнд зэрлэг нохоо байж, тийм гудамжны нохоо байж, зарим тохиолдолд баг хөтлөөд явжсэн нохоо нүртэл очиод хүн хадсах ч гэсэн юм. Ийм ч тохиолдлууд байна л да. Энэ яг ямар одоо нохоонууд нь тэгж хүн рүү халтаад байна. Зөлбөн нохоо хүн хадслаа гэдэг энэ одоо бид нар нөгөө нэг 21 онд Монгол улс дээр Y-Insight гэдэг мэргэжлийн судалгааны байгууллагатай хамтраад Монгол орн дээр анх удаага гэрийн амтны сөр судалгааг цогц судалгаа хийсэн. Тэр нь бол 21 оны 3 сараас 100 сар хүртэл бүр 3 сарын турш үргэлжилсэн тийм судалгаа байдаг. Тэрэн дээр харж байхад бол гэмтлийн эмдэгт нохоонд хазуулаад хандсан хүмүүсийн 90 орчим хувь нь ерөөсөө дандаа 90 гаруй хувь нь хашааны нэг нохоонд хазуулсан. Эзэнтэй нохоонд тийм. Эзэнгүү гэдэг нохоонд хазуултаа гэдэг хүмүүс бол ихвчлэн нөгөө нэг хашаанд суул гарч ид хүн хазчаад буцаа гүгээд орцсон. Ийм тохиолдлууд эзэнгүү гэж хараад байгаа байхгүй. Тэгээд тэр чинь тамиг бол гэмтлийн хандсан л тэр байхгүй. Тэр монголчууд ч нэ хазуулчаа тоохгүй тэгэл нэг жоохон цэвэрлчээ шууд яваад өгдөө шүү дээ. Тэгээд тэдний юм хэм бол энэ мэдэхгүй. Ер нь бол энэ эзэнтэй хариуцлага гэдэг асуудлыг ярихгүй бол болохгүй түвшинд ирдсэн байна гэдгийг бид нар бол тэр тоо амтнаас олж харсан. Гурамжинд явж байгаа нохоо бид нар одоо чинь ингээ гурамжинд хооллоод ингээ явж байхад бол баг хоол өгөх гэж байхад л биднээс зүхтагаад гүгээд хоолн тавьчаа холдчихэж эднэр гэж. Тэнцээс хөндлөд дайрна гэж бол яг юм эзэнгүү явж байгаа нохоо хөндлөд байна гэж байхгүй. Нэг бол бүр одоо нэг галзуу өвчин гэдэг юм уу бүр тийм онцгой тохиолдолд яг эзэнгүү нохоо хөндлөд байна гэхээс энэ бол эзэнтэй нохоо хамгийн их хөндлөд байдаг. Хамгийн харамсалтай нэг юм бол нийт хазуусан хүмүүс 70 орчим хүн 14-өөс доош төсний хүүхдүүд байдаг. Нохоонд хазуусан хүмүүс багадаа 300 мянган төгрөгийн эмчилгээ бүр дээшлэхээр 4-5 сая төгрөгийн эмчилгээ хийлгдэг гэж байгаа байхгүй. Тэгээ зарим хүмүүс хөдөлмөрийн чадвараа хэдэн сар мараар ч алддаг тийм. Тэгэхээр энэ ч айгу харамсалтай айгу тийм аюултай юм байгаа байхгүй. Тэгээ бид нар зүгээр тоо юм тараад нохоо хүүхд татсан юм байна гэл ингээд яг хазуусан тухайн хүндээ бол айгу хэцүү юм болж байгаа гэсэн үг байхгүй. Уул нь тэнд ямар нэгэн халдвар төвчин бол яана тий. Тэгээд одоо жишээ нь сая дээр зооноос судлалын төвийн мэдээлэл дээр л битэг өвчний одоо вирус маш их өндөр гэж байгаа байхгүй. Тэгэхээр битэг өвчин ч өөр ямар аюултай өвчин бэлээ. Нэг туссан бол насан туршдаа эзэж идэгдэггүй тий. Тэр бүр гэр бүлээрээ санхүү маш хүнд байдалд ордог. Гэмшлийн ийм асуудлууд байна л та. Тэгэхээр энэ бүгдийн эцэд юу гэх гээд нэхэр өсөл эцэд маш хариуцлагатай байх хэрэгтэй. Нохоо мундаа өгцөн тулганд баян хийлгдэг байх хэрэгтэй. Замбрааг үржүүлж ин гурамжны эзэнгүү амьтдын тоог нэммээргүй байна. Тэ. Тэгээд байшин оруулалт байгаа хүмүүс нь хомор бас ялгцсан аваа цэвэрлждэг баймаар байна. Өөртөө хариуцлагатай баймаар байна. Гадуур байгаа одоо жишээ нь ингээд нөгөө бид нар ерөнхийн нэршлэн золбин л гэж яриад байдаг. Одоо яг золбин гэж ярьт юм уугүй гэдэггүй. Тэр ялангуяа нохон дээр илүүтэйгээр гардаг шүү дээ тийм. Тэгмэт яг энэ нөгөө тижээж байгаа хүнээсээ шалтгаалдгүй эсвэл яг ямар одоо шалтгаанаар тийм амтнд зэрлэг болдог вэ? Тийм одоо нэг зарим нохоо бол ингээд үнэхээр зөөлөн байдаг тийм. Ингээд ямар ч одоо хүн утсан ингээд илүүлдэг хамтдаа тоогддог. Зарим нь бол бүр баг ингээд барааг нь хараад архирдаг. Тийм. Тэгэхээр энэ нэг одоо ялангуяа нохон дээр тижээж байгаа эзний хариуцлага байна л та. Эзэд одоо тэр амтныг маш буруу хүмүүжүүлж чинь, буруу орчинд тижээж чинь тий. Одоо жишээ нь ялангуяа энэ гэр хоол айлууд бол нохонд тижээж байгаа хандлага нь ихвчлэн бүгд гэж хэлээгүй. Гэхдээ ер нь ихвчлэн бол юм хашаага мануулах зорилготой одоо зарим зөвхөн хонх
амтны үүрэг гүйцэтгэж байгаа ч юм уу те хашааны хаалга балбахад нохоо уцсангууд нохоо уцж ийн хүн ирж ийн да гэх маягтай. Тиймэрхүү хандлагатай тижээж байгаа айлууд маш их байдаг л та. Тэгээ тэр нохотод бол жишээ нь бид нар ингээд хэр болоор судалгаа хийгээд чинь одоо нэг спейс урчлаа ч юм ингээд явж байгаа үед бол ингээд нөөс метр хүрэхгүй ят ямар ч үүргүй ингээд 10 жил амьдсан нохоо хүртэл байж байгаа байхгүй. Гэрийн хашааныхын эцэст нь өөрөөсөө нохонд хоолоо өрч өгч чадахгүй айдаг болцсон. Тийм догшин болтол нь ингээд амтны ааш зан ивдээ ичсэн. Тэгэхээр энэ болохоор яг тэр эцэдийн ерөөс нохооны ямар зан характертай байх нь эцэдийн аристгаас ерөөс шууд хамааралтай. Одоо мэдээж аваа хамгаалтын зорилттой үйлдвэрүүд байдаг л та тийм. Гэхдээ тэднийг зөв тийжээгээ зөв хүмүүжүүлж нийгэмшүүлсэн байх юм бол бид нар бол аюулгүй байх боломжтой байгаа. Тэгэхэд чинь зүгээр хөрхи ямар нэгэн үйлдвэргүй ч гэсэн тэр нохоо ингээд нэг бонхоо метр хүрэхгүй яатай 10 жил уйцхад тэр бол тогшрохоос харахгүй байхгүй. Одоо яг нийслэл Улаанбаатар хотын ер нь Улаанбаатар хотын жишээлбэл орон нутгуудад ч гэсэн аймаг сумдуудад 50-60-аас дээш хувь нь бол яг ийм одоо байшин хороолол те бидний хэлдгээр бол гэр хороололд амьдарч байгаа шүү дээ. Тэгээ мэдээж гэр хорооллын айл болгон бас нэг хашаанда нэг тэжээвэр амтантай байгаад байгаа шүү. Тэгэхдээ яг тэр амтныг одоо жишээ нь тэр амтан хэдийгээр амтан өөрсдөр нь тижээлгэж байгаа амтан боловч бас нэг тодорхой хэмжээний эрх гэдэг юм байх гэдэг шүү дээ. Тэр амтны эрхийг нь ингэж зөрчилгүйгээр яг тижээж чадж байгаа тэм жишээнүүд ер нь хэр олон болж байгаа. Бид нар яг тэр нөгөө хашаандаа ингээд нөгөө амтанд тижээхтэй голчлон яг юун дээр алдаад байна вэ? Тэр ерөнхийдөө хашаанд тижээж байгаа хүмүүсийн бараг 90% нь бол ерөнхийдөө одоо төрний хэлдэг нөгөө нэг яг амтанд хайртайтай биш. Тэр нэг хонхны өрг. Тийм хонхны өрг одоо хулгайчаас сэргийлж байгаа гэсэн үг байхгүй тийм. Тэгэхээр хулгайгаас сэргийлэх одоо маш олон дэвшилтэд технологи камер жуулт гэдэг иймэрхүү юм гарцсан байгаа үед одоо ер нь их заавал хашаандаа тэгж амтанд зовоож тамлах шаардлага байд юм уу л гэж минийдээ бодогдоод байдیں۔ Тэр бол ерөөсөө зовоож байгаа хэлбэр байна. Тий. Одоо тэнц чинь ингээд хоолтой хоолгүй 10 жил тэгэл тэнц нэг юм уяатай нэг амтан байж байдаг тий. Зүйлд өөртөө ч өрч чадхаа байцсан. Хэд хэдэн тийм тохиолдод гарч ирсэн. Бид нар ингээд унжин нохомор хооллоод нэг хайна ингээд явж хагаад хашааных нь хугамжин нохоноос томхгүй байж байгаа юм чи тий. Гомжин зүрээр гүү явж байгаа хаш ядчил хугах гэж юм нэг юм болоод идчихсэн. Тэгэхээр чин тэр айл нохонд хоол өвөө нэг гэсэн үг болж тарж байгаа байхгүй. Таны нөгөө нэг анх амтанд хичээж байгаа хүмүүст өгчээсэн өгдөг гэх юм уу те хилтэй зөвлөгөөг уншсан л да. Тэгээд энийг бас нэвтрүүлгээр ингээд танаар бас яриулъя гэж бодсон. Яагаад гэвэл бас үнэхээр одоо чинь би ингээд хувьдаа өөрөө бас амтанд хичээх гээд ингээд ямар амтан сонгохгүй гэж гайхал байж байгаа байхгүй юу. Тэгвэл таны тэр зөвлөгөө сонссон хүн бас шийдвэрээ эргээд харахаар юм байлээ. Ер нь л өөрчлөлж
болохоор тийм зүйлс та хэлжсэн. Тэгэхээр яг энийг бас манай нэвтрүүлгийн үзэгчтэй тэрвээ та амьтанд хийж байгаа бол ийм зүйлийг анхаарад энэ бүхэн чинь одоо болж ивэл тэр сонголтыг хийгэрээ гэдгийг бас ойлгоолол. Ер нь би найзууд ч юм уу найзууд хүүхдүүдтэй ч юм уу нохомоор авах чинь гэхэд нь хэлдэм л да. Одоо яг энэ амтан танад дор ээж 10-аас 15 жил амьдрын шүү. Тэгээ одоо чинь чи өнөөдөр нохоо авах чинь гэх юм бол чам зөөлөх нь шүү дээ. За чи наад нохоо 2035 хүртэл яг тийжэн үз. Тий. Яг өдөр болгон чи яг 3 удаа гаргана шүү дээ. Гадаа ингээд хасах 40 байсан чамаагүй. Тий. Одоо манай Монголын үйлч ямар үүд юм бэлээ. Тэгэл амар утаан дунд ханаагаал эсвэл маска зүгэл нохоогоо бол өдрийн 2-3 аваад гарна. Өдөр болгон 2-3 бас төвнө. Тэгээд өдөр болгон хоол ууссан яа тааруулна. Вакцины туулганд захиднаа явж оруулна. Чих мэхийн одоо бүс мөсийн эмчийн үйлчлэгэнд оруулна. Тий халуун малын үзүүлнэ. Тэгээд танай гэр бүлийн чинь гişүүд эхлээд юу за тэрийг давж чадах уу гэдэг ингээд асуусан шүү дээ. Авах амархан агуулна. Эхлээд хамгийн ихэнд ойрын 10-аас 15 жилийн турш энэ амтан танад байна гэдгийг маш сайн тооцоож ухамсарлаарай тий. Энэ нохот чинь нохоттой боллоо гэхэд 15 жилийн турш өдөр болгон 2-3 удаа гадаа дайм болж исэн чинь нохоо аваад гарын шүү тий. Нэрийн чи 15 жил 35 он гэдэг чинь одоо нас тий 40 он шүү дээ. Зарим нохоо 15 насны жилээр өнөөдөр авлаа гэхэд 2040 он хүртэл хийж байна. Өдөр болгон бас амар хариуцлага. Өдөр болгон 2-3 удаа сахилуулна тий. Тэгээд за тэгвэл энийг дээр чадна гэж байна. Тэгвэл дараагийн асуулт тий. Таны гэрийн бүх гişүүд чинь юу юу? Нохоо муурны харшилтай нөө гэдэг үзүүлсэн үү? Нэг л хүн харшилтай юм бол аюу хэцүү. Одоо тэр гэвүүлжийнхаа нэг хүүхдийг ч юм уу нөхрөөгөө ч мэхнэрээ амтнараас олж явуултаа нь шүү дээ. Тэгээ явахаас өмнө маш тэд айгүй хүнд эмээлэлтэй амтны ялангуяа муу наршилж ингээ хүндрэхээр астм болдог. Тэр эрүүл мэндэд айгүй аюултай гэж үздэг юм билээ. Тэгэхээр тэр шинжилгээгээ хийлгэсэн үү гээл ингээл дараагийн асуулт нь гарч ирэл. Ер нь бол би маш олон хүнийг нохоо авах нь болиосон л тээ. Тэгээ наваг баг зарим хүмүүс чи нохоонд хайртай юм уу баг дургүй юм уу гэдэг. Ялаа нөө авцсан хойно дараа нь харамсснаар л аваагүй дээр гэдэг хандлагаар. Юмд тэгвэл тууштай хүмүүс л ер нь яг тийм ер нь бол тийм чадна шүү дээ. Одоо яг хэцүү шүү дээ. Одоо чинь би нохоотой байж байгаа л за нэг гадшаамд шавах болохоор чинь за хинд үлдэх үү яах вэ хүүл ингээл хэлж байгаа юм. Тэгээ нэг хөдөө мөдөө ажиллаараа холвол бас хаана хинд үлдэх үү гэдэл гэх мэтлэн нохоомод ижих чи өөрөө ингээ буцаад эргээд айгу хариуцлах. Тэгэл энэ нохоо хүмүүжүүлэхэд хэрэг цаг зав зарцуулах. Эхний нэг жил бол ялангуяа тэр амтантай бол баг өдөр тутам зууралтна гэсэн. Дорож өдрийн 4-5 удаа шие суугаан гэр цэвэрлэн нохоо сургана холно. Амтан нохоо ялангуяа эхний нэг жилд маш их тулж ажиллаж бүр илүү олон цагаар тулж ажиллаж хүмүүжүүлжээж дараагийн үлдсэн 10-14 жил нь та нар илүү 50 амьдрын гэсэн үг байхгүй. Яг нөө сурах өстой юмснээр сургаагүй том болцсон нохоо цаашдаа айгүй олон жил та нарт одоо гэр бүлдэд айгүй төвхтэй байдал үүсгэнэ гэсэн үг. Тэгэхээр гих мэтлэн эхний нэг жилиг яг энэ нөхөрт тултан зарцуулж чадах уугүй юу гэдэг ч юм уу ингээл асуудлууд гарна. Хөдөлмөр шүү дээ. Тэгээ хүмүүс тэгдэг байхгүй. Хүний ингээд амар сайн сургаад амар сайн хүмүүжүүлээд айгүй гоё дижээдсэн нохоо ингээ хог идэхгүй эзнээ наашрих шууд ирдэг те. Гомж айгүй яг зэрэгцээд явдаг юм нохойг харчаад хөөхөн нохоод идэх тийм амарх юм нэг харчдаг. Тэгээ тэр хүн тийм болохынд бол асрыг хөдөлмөрлөж цаг зав зарцуулсан байдаг. Олон шалгуурыг бүгдээрээ гэр бүлийнхаа хүрээнд ярилцаж яг нэг шийдэлд хүрснээр дараа амтан аваараа гэдэг тийм зөвлөгөө өгдөг. Тэгээ өгдөг юм л. Ялангуяа орон сууцны хороолд амьдардаг хүмүүст ямар нохот ирж ирэхэд ер нь илүү зохистой, зохимжтой байдаг юм бол. Тий. Энийг одоо ер нь бол тэр айдлынхаа тэр нөгөө юунд боломжтой тохируулж тийж хамтнаас сонгуулцсан байдаг. Тий. Манайхан чинь жоохон тренд авах нь их яваад шүү. Одоо Никс ингээд 2013, 14 оны үед Spaniel Husky гэдэг нохоо бүр ингээд зүгээр хүн болгонд ижээ хүн болгоо үржүүлээл тэжээж байгаа хүн болгон зарж нэгэн цаас болгочих гал ингээд тэгсээр тэр нохоонод гоё үйлдвэрийн гудамж нь гаргаад тавцсан. Дараа нь Далматын ингээд 101 гүлэг гэдэг кино гараад тэрний араас нь Далматиныг чинь бүр
бөөнөрөө тийжээгээл дахиад бөөнөрөө үржүүлээд 300 гаргаж авч санаа намраал. Тэгэл сүүлд амтан биегэл гээл нохоо одоо бас ингээл гой нохоо байсан чинь бас гарч ийл ингээл албал одоо овчарк голдон болно гэдэг одоо Монголд энэ 300 гараг үйлдвэр байхгүй болчихлоо л өнгөдсөн үү тэр. Тэгэхээр энэ үйлдвэр сонгох гэдэг чинь өөрөө аюу чухал юм байгаа юм л та. Одоо чинь одоо энэ самиод гэдэг төрхөн цагаан нохоонод одоо эск юм. Энэ чинь ингээд чарганы цасан дээр хасах 10 20 30 градус чарга чи гүйж явах хэрэгтэй одоо хаски маск гэдэг ийм нохойг аваачаад зөв хөөрхөн болох нь байранд тижээчдэг. Тэгээ тэр чинь хүүтэнд байх зорилт үүснээ бүтсэн хүртлөөр. Тэгээд тэр их өндөр энергитэй байх хэрэгтэй юм. Нийт зөв ингээд партай ийм дөрвөн хан донд тижээчээд тэгчээд оо энэ сте аюус эхлэхгүй нохоо байна гэдэг ингээд. Нөөдөл нөө стресстэй шүү дээ. Тэр их энерги шатахын тулд тийм үедээ нөөдөл чи одоо хүний гут мөрн сандлын хөлмөл мөрн ингээд юу эвдэс үүдэж байгаа байхгүй тэр одоо төвчээрээ энерги шатахын тулд. Тэгээ тийм нохоо тижээж байгаа бол жишээ нь байранд тижээж байгаа бол бүр авч гараад 3 цаг дагуулаа гүүх хэрэгтэй байхгүй. Ирээд тийм үнэхээр тийм нохоо тижээмээр байгаа бол тий. Тэгээ тэгж тэр нохооны биеийнх нь одоо хэрэгцээ нь шаардлага хэрэгтэй. Биеийг л одоо жишээ нь өдөржингөө ан хөөгөөд гүйж явах хэрэгтэй. Тийм нохоо гэж явуулаад нэгээр зөв хөөрхөн болохоор нь ийм бас партай дөрвөн ханд дунд хайчаад тэгчээд энэ өстө маш цахилахгүй нохоо байна гэдэг ингээд гайхаад ингээд өгдөг. Тэгэхээр ингээд энэ үйлдвэрийг сонгохын тулд ингэх юм билээ. Бид нар тэр гадаад энэ сайтн дээрээс судалсан. Pedigree гэдэг сайт байсан ба. Тэрэн дээр ингэж хэлээ. За та тэнд үйлдвэрийг сонгох тийм квиз маягийн тий. Та амбул хэдүүлээвэ. Хүүхдүүд чинь хэд настай. Таны амьдралын режим ямар вэ? Өглөө гараад хэднэст орж ирдэг вэ? Байрны чинь метр квадрат хэд вэ? Та ардаа бэкяардтай юу? Үгүй юу? Апартмент дөө. Тэгээд таны нөө хэрэг идэвхтэй хүн бэ? Спортлог уу? Эсвэл суугаа илэх хийдэг үү? Гэртээ ирчихээр ингээд суугаад байдаг хүн үү? Тэ. Ингээ бүх юм ингэж тооцоолоод тэндээс нөө анализ хийгээд за танд ийм үйлдэл нөхөд төгрөх юм байна. Гэл ингэдэг. Тооцоолж өгөх. Тийм. Тэрийг тооцоолоод ингээ авчих юм бол яг өөртөө төгссөн хоогоол завлаа гэсэн. Тэгэхгүй манайхан хүний гээд 2 жил 3 жил маш сайн хичээгээд сургаад хүмүүжүүлээд гой болгоцсон нохой харчаад оо нохойд идэх чи юм амрах юм ингэнгүүтээ яг тийм үйлдэл нохой авах гээд хэрэгдэдэг байхгүй тийм. Гэх мэтлийн юм нөө манайхны нөө үйлдэл сонгох төр гаргадаг алдаа үнд их юм л та. Амьдралынхаа хэв маягийг бас хэв маяг тийм тэр гэр бүлийнхаа гишүүдийн тоо тэр хүүхдийн нас тэгээд нэг гэрийн нэг метр квадрат хүртэл ингэ тооцоолж ийж за над ийм үйлдэл нөхөд өгөх юм гэж үзэхсэн юм л дээ. Our teacher to walk, pop, 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 pop. Yay, good girl. So I'll just move in a couple different directions. Yay, good girl. And I good boy. Come on. So when you're ready, come to a stop and we'll work on that part. Yeah, just like that. Beautiful. Яг 100% бүр ингээд гөлөг байхаасаа ахуулаад том болтлоо. Яг л ингээд нөгөө гудамжаар ингээд явцсан нохоонууд бол бас зөндөө олон байгаа бах л та тий. Тэр нохоонууд ер нь ямар юутай байх вэ? Яг чи одоо нэгсэнтэй бол ингээд өөрөө байгалийн жамаар ингээд том болоод бойжод явж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр одоо жишээ нь ингээд нэг тийм зэрлэг тий дайрах ч гэдэм юм тиймэрхүү тэр нь бол илүү одоо ингээд энэ сошиал медиа үжид шүү дээ. Ингээд нэг гарцаар хүн улаан гэрлэг үүж яхад тийм тэр нохоо чинь хүлээж ногооноор гарцсан. Тэр нар чинь бол яг жинхэнэ нэг тийм нөхдөд байгаа байхгүй. Яг нэг гудамжинд даацсан. Гудамжинд үүсээд яг тэр чигээр ингээд эзэнтэй ч болж амжаагүй амьдэрсэн. Тэрнээс биш эзэнтэй байсан нохоонд бол дураараа штэ гүйж хараад машин дагуур дайруулж ялангуяа эзэнтэй нохоонд нэг уянаас алдуухаараа цотж мөхтгүйж байгаа машин дайруулж юм байл. Тэгэхээр тэр нөхдүүд бол тийм зэрлэг гэхээс илүү ухаалаг илүү тийм хүлээцтэй амьдрах чадвар сайтай. Тийм байгаа хэрэгтэй. Одоо чинь манай ятас орд ингээл үйлдвэрийн нохоонд аваад тижээдсэн зөндөө хүмүүс байгаа. Одоо би өөрөө идсэн одоо 12 дахь жилдээ ингээд үйлдвэрийн нохойд тижээж ин тий. Өмнө би үйлдвэртэй нохойд бас 11 жил тижээж үзчихсэн. Одоо энэ нохоо маань 12 хүрэх чинь дараагийн нохоо маань тэг ингээл үйлдвэрийн нохойг харахад чинь хамаагүй ухаантай юм. Одоо нөө тэтнэ чинь бас л нэг хідэн үеэрээ гудамжаар амьдсан амьтдыг үрдүүл явж байгаа шүү дээ. Тэгэл тэр одоо машин дайруулах тэр хүүтэн тэр буудлагаас ам үрсөд амьд гарцнууд хооронд нийлж ийн гэхээр тэнд чинь бас нэг давхар шалгал яваад айгүй
хөгжөөд яваад байгаа нэсэг болж тарах. Тэгээд азтай савар юм уу? Ер нь бол манай байгууллага нэрөө. Тий, ер нь тийш азтай савар. Тий. Амьдрах азтай л гэсэн санааг хэлж байгаа юм шүү дээ. Та нарт нэг тийм судалгаа байдаг уу? Та ямар нэгэн баримжаагаар тоо баримт байдаг уу? Өнгөрсөн 10 жилийн хугацаанд азтай савар төрөөс байгууллага хичнээн амтанд тусалж чадчихээ. Хичнээн амтанг аварчээ гэдэг ч юм уу. Тэрэн дээр одоо өстөр сүүл 1100 болоод болоо явжсэн. Тэгээд тоогоо алдсан шүү дээ. СП-ийг бол ерөнхийдөө багцаалж байна. СП бид нэг санхүүжилт өөртөө босгосон тухайн жилийн босгосон мөнгө санхүүжилтээс хамаараа жилдээ нэг 300-аас 500 зарим жилд нэг 200 өдөр хийгээд явдیں۔ Ковидын 2 жилийн хугацаанд бол нэгэнд нь бүр таг зогссон, нэгэнд нь нэг зөвхөн 20-30 нэг хэлсэн баг. Тэгэхээр нэг одоогийн байдлаар бол за нэг 1000 гаруй амтнд СП хийсэн баг. Тэгээ сая чинь дөнгөж сайхан хэдүүлийн нэрслэгээс 7 оны өмнө бид нэр Дархан уул аймагт Дархан суманд очиод 80 нохоо мөрөнд СП хийгээд ирсэн. Зөвхөн астаа саврыг ингээд өөрсдийн санхүүжилт бүхэж яваараа. Одоо тэгтээ яг тэр нөгөө нэг СП болон тэр нөгөө устгал гэхээс илүүтэйгээр та бүхэн бас нөгөө эзэнтэй болгох чиглэл дээр бас ажиллагаа явдаг байсан шүү дээ. Тэрэн дээр бас тийм гоё кейсүүд байдаг уу? Одоо тэгээд зөндөө байна шүү дээ. Сайхан нөгөө нэг одоо энэ фэйсбүүк дээр Изүми илүү тэр нохооч одоо нэг нодлон гэхэд нэг юм нүрээ ингээ памбал хавдаад бүр маш ховор төвчн ховор төрлийн өвчин тусцсан. Хавдар. Бүр юм том хавдар болсон гэдэг. Хадны бичлэг үстэй тий? Монгол. Монгол юм уу? Тийм. Тэр маань одоо жишээ нь гэхэд л Германд очсон. Хоёр эзэн айгуу сайхан тийм бас влог өдр хийдэг хос. Тэгээ нөгөөдхөө байнга ингээл влог нь хийгээл айгуу гоё. Тийм хүнд хэцүү байж байгаа аврагдсан тийм нохоо тэгэхгүй байдаг л. Одоо жишээ манай Састаас аваа ковидээр баавгаа гэдэг нохоо тэр одоо ам нь ингээд бүр ингээд битүү ам нь хаагдхаа болтлоо ингээд өтдсөн. Энэ нэг одоо үе шиг юмд гацсан гэх юм уу нэг юм амар болцсон байсан. Тэр нохоог одоо чинь ковидээр сэлэнгэд байна гэсэн сургаар манай сэлэнгээс тэний мундаг залуу өөрхөн өвлийн хасах 20-30 байхад өмхийн нэртэй учраас нэг цонхоо бүтэн онгоолгоод сэлэнгээс наашаа хотроо ингэж бид нар имжлүүлээд одоо ингээ бас сайн эзэнтэй болцсон ингээл явж байгаа гоё түүх байна. Тэгээл бас нэг өвөл машинд ингээ хоёр өвлөн дөөрөө дайруулад нөгөө хоёр өв хөлөөний ясын үрстэй намд ингээд хуулаад гараа явцсан. Тийм нохоо одоо жишээ нь бас тэрээд гоё болцсон ингээл эзэнтэй. Ерөнхийдөө бид нарт бол гоё түүхүүд бол зөндөө. Энэ хоёрын хичээл гэсэн юм уу? Өндөр хүчтэй гадаадын улс орнуудад одоо таны саяны хэлсэн шиг гэр бүлийн нэг гишүүн гэж авч үзээд одоо тэр муурандаа нохоондоо өв хөрөнгө хүртэл өглөөлөх юм шийдвэрүүдийг гаргадаг шүү дээ. Гэтэл манад бол таны нөгөө хонхны үр гүйцэтгэдэг гэдэг шиг ихэнх айлууд бол хашаандаа ч юм уу, тусландаа ч юм уу, агуулгатаа ч юм уу хааны газар уучаал тэгэл орчтой хоолтой хоолгүй тануулдаг. За тэгэл өхөл нөгөө чи хөвчиж гэнэ шийдчихсэн байдалтай харьцаад байгаа юм шиг анзаарагдтыг. Гэхдээ сүүлийн ялангуяа 1-2 жилийн хугацаанд энэ хандлага ер нь танд өөрчлөгдсөн юм шиг тийм ажиглагдчихэж байна. Бага ажиллагдаж байгаа. Тий одоо чинь зарим задуучууд бол чинь заавал үйлдвэр нь хаваалдаж авахаас илүү ядсан зовсон амттыг юм уу тий өрчилж авахыг илүүд үздэг болсон. Тэрийг айгуу тийм кул тий гоё мэдрэмж гэж хардаг болсон. Энэ бас мэдэгдэж байгаа л энэ их гоё одоо нэг үзэгдэл гэх юм уу санагдтыг. Яг л хин нэгэн нохоо үржүүлэгчийн бизнесийг дэмжих, муурыг үржүүлэгчийн бизнесийг дэмжихээс илүү өөрөө тэр нэг зовсон ядарсан амтны бүхэл бүтэн ертөнцийг аваад тэрнийхээ тэр амтны тэр хүн бол аварсан нь л ертөнцийн төв нь байгаа шүү дээ тий. Тэгэхээр тийм гоё мэдрэмжийг өөрөө цэсэн мэдрээд тэр амтныг хайрлаад ингэ явж байгаа гэдэг бол тэгээ тэрнээсээ тэр хүн чинь айгүй кайф аваад тий. Би бүлүүд нэг амьд амтныг аварчлаа шүү гэдэг тэр гоё мэдрэмжийг мэдээд явна гэдэг чинь өөрөө их гоё л та. Тэгэхээр тэр хандлагаас нэмэгдэж байгаанаас надад бол их гоё санагдтыг. Тэр гадны нэг гоё бичлэгүүд яваад байдаг шүү дээ тий. Бас яг тэр би зүүнхог аврал тий. Одоо хавдартай ч гэдэг юм уу тий. Алхаж чадгаа болцсон хөл нуурсан ч гэдэг юм. Тиймэрхүү юмнууд ингээд авраад явж байгаа бичлэгнүүд бас айгүй их яваад байдаг. Та нарт ер нь тийм одоо яг нэг тийм гоё
түүхийг буулгасан. Манай Архивлаж үлдээх тал дээр хэр энэ одоо тэрэн дээр аяг хэцүү. Яг ингээд одоо чинь одоо тэнд нэг машин дайруулсан нохоо явчихна гэхэд камера ингээ байд очих хүн айгу хэцүү байдаг. Яг нөгөө хүн чинь шууд голонгаараа барьж аваад ингээл имлэг явуулдаг. Тэгээд айгу тийм архивж үлдсэн юм их багтай байд гэдэм бил. Ингээ сүүлд бас нэг бид нэр ингээд ерөнхийдөө сайн нөгөө урдч нь манай Астаас авч 10 жилийн яваа хийгээд нөгөө 2023 онд. Тэгээ бид нэр ингээд гоё юмнуудаа ингэсэн чинь зурмууд л яг эмдэгт ирсэн хойнох зурмуур гэх юм уу те. Эсвэл анх яг энд ингээд юм нохоо хөвч гинэ гэсэн пост нь болон эсвэл эмдэгт ирсэн байх. Яг нэг процесс нь ингээ гоё битсэн тийм байхгүй. Тэр гадны тэр гоё юмнууд чинь тийм л те. Юу гэхээр тэнд манай шиг ийм их 200-300 хүн зэлбэн нохоо байхгүй. Одоо тэр бичлүүдээ та тэр анзаарж байгаа бол тэнд нэг нохоо гэсэн мэдээллийн дагуу бүр 100 км нэг том джиптэй ингээл бүр зөрж очиж аварж байгаа байхгүй тий. Тэгээд тэр чинь буцааж тэр нар чинь болохоор юм санхүүжилт сайтай. Тэгээд дээр нь зөдөн нохоо байхгүй. Тэгэл ганц тийм хэцүү юм байл их бүр тийм хол зөрж аваад тэгээд тэрний хадвар шажууд нь видео баг нь баг хамт ингээ яваад ингээд хийж байгаа байхгүй тий. Тэгээд зарим хүмүүсээс яг хастаасаас тиймэрхүү юм өсөд идэг л та ингээл. Харин уул нь яг тэр процессуудыг хамгийн их мэдчихэж байгаа гэдэг утгаараа одоо чинь шөнө ингээл 12 цагт нийгмийн эцэг чинь миний утас гинт дуурал. Өө шинэ баян шөнийн нахшны молдныг нохоо давилсан ивт чинь танд ч даавардаг гээ үсттэй гэл тэгж байгаа юм. Тэгээд үгүй энэ ч одоо бид нар чинь хүн хүч ямар үлээ. Тэгэд манайд чинь одоо тэр 30-40 гээд байгаа боловч тэр нар чинь ихвчлэн гэр гэрээсээ ажиллаж байгаа ч юм эсвэл замир гадаадаас одоо чинь сошиал багийн нэг админ хоёр админт гадаадаас ч юм уу гэж байгаа байхгүй тийм. Тэгээд та чинь ийм олуулаа гэдэг үсттэй тэгэхээр яг үгүй шүү дээ. Чинь бодит байдал дээр бол бид нар тэр шөнийн 1 цагт баян шөнө тэр уулаа өгч байгаа нохоог очиж аврах гэж байна тий. учир дутагдaltaй. Тийм ч боломжгүй юм бас хүснэ. Тэгээ гадны тэр гоё бичлэгүүдтэй бас харьцуулж хараад юм шиг лээ. Тэр гадны тэр гоё бичлэгүүд чинь ингээд тэр хотод нь баг зөлбөн хоо байхгүй. Баг өөр хот руу очиж аварж байгаа ч юм уу. Тэр нь тэгээд тэр тухайн мужаасаа аюулсан санхүүжилттэй ч юм уу. Иймэрхүү аврах тийм байгууллагууд байгаа байхгүй. But it's important to keep things in perspective. A condition like vestibular disease can appear distressing, but it's not always as bad as it seems. Vestibular disease occurs when a dog's balance is interrupted, making them unable to stand steadily on their own 4 feet. More common in older dogs, the issue will make your pooch appear drunk, caused by an inner ear infection, and is fairly straightforward to address if you act quickly. Your vet may prescribe anything from a course of antibiotics to motion sickness medication, or in more severe cases, further testing and hospitalisation may be required. Ер нь одоо жишээ нь дэлхийн жишг ийм одоо гудамжны хоморнуудыг цөөлөх бодлого нь ер нь яг яаж явсан бэ гэдэг. Тэгээ манай дээр ер нь бас яг аль нь илүү тохиромжтой байгаа. Одоо бол гэхдээ бас яг одоос 10 жилийн өмнөхтэй харьцуулбал бол тодорхой үр дүн гарчсан, шал үр гарчсан гэдэг та бүхэн ярьж штэ. Тэгээ ер нь тэгээд яг энэ арга нь бас оновчтой байж чадсан гэдэг дээр ер нь хэр бас тийм төлөвлөлт байдаг. Одоо яг одоо бидний нэг гин чинь нөхгүй нөө спектр явуулаад нийслэлээс явуулаад бид нар нэг астасаар байгуулгал жилдээ нэг 300-аас 500 SP хийгээд явж байгаа. Ер нь 14 оноос хойш. Яг ковид юу жоон зарцралтсан. Тэгээд ингээд харж байхад ерөөсөн энэ SP яваад үр дүн гараад байгаа юм шиг мөртлөө цаана дахиад нэг хяналтгүй үлдээд байгаа нөхдүүд шүү дээ. Тэднийг л ерөн зохицуулахад бид нэрийг нэг хууль руу орсон байхгүй. Тэгээ одоо тэлэр гадны орнуудын туслахууд яваад хад ерөөсөн нохоо муур энэ гин жинэмтэнд хичээгчдийн эрх үүрэг нь тодорхой заавад өгсөн хуулийн зохицуулалттай байгаа үед бол тэнцээ амьтад гунзанд гарахгүй байх нөхцөл нь бүр чинь амьтны эрх нь хангагдаж байна гэсэн үг. Тэгээ амьтны эрх гэдэг чинь юм чи өөрөө амьтан би өөрөө ийм эрхтэй гэж дуурч чадахгүй. Тэр амьтны эрхийг бол ерөөсөө эзэн тийм. Асан одоо манай хууль заасан хэллэгээр асран хамгаалагч гэж бид нэрлэдэг. Эзэн гэхээр нэг юм нэг өөр очоод тий өмчлөгч гэдэг. Тий өмчлөгч гэдэг утгаар алцгаа. Тэгээ бид нэр хуулийн төсөл дээр нэр томьёоныхоо залтар асран хамгаалагч гэж оруулсан байна. За хуулийн төслөө боловсруулах гадны улс орнуудын жишээ мэдээр судалсан ба хуулийг нэлээд судалсан ба. Энэ дундаас одоо хамгийн үлгэр жишээ гэдэг ч юм уу те хамгийн энэ нэстэ аюу гоё гэрэн тэжээвэр амтны эрх хамгаалах тал дээр зүйтэй зүйлийг баримталж ийм хууль боловсруулсан улс байна гэсэн тийм жишээ ямар
улсын жишээн дээр танд харагдсан байна? Одоо яг одоо нэг дэлхийн хамгийн анхны гомчондоо ямар ч нохойгүй мург болсон орн ч нэг Голланд шүү дээ тий. Тэгэд Голландынх бол ерөөсөө гэхдээ ер нь бол ийм л юм байл л дээ. Үржүүлэх нь маш өндөр татвартай. Нохой мөр үржүүлэх нөөрэ маш өндөр татвартай. Үнэхээр үржүүлэх хүсэж байгаа юм бол тэр маш өндөр татварыг төлж давж гараад тэгээд үржүүлгээ хий. Үгүй бол спэ хийлэг. Тэгээд хэрвээ та нохой мураа хийх юм бол 10,000 еврогийн торгуултай. Тэг ингээд хаяны эдэн бүр гудамжинд ингээ хайчих. Тэг одоо төөрөж хэрэггүй болчлаа гэх. Тэгэхээр энэ ч нөр юу харуулж байгаа зөвөр нэг эзэн бол ерөөсөө эзэж амтан хаяхгүй байх нь байна. Хизээч үржүүлэхгүй байх нь яг амар өндөр татвартай. Ингэснийхээ үр дүн тэд нэр амттан байгаа амттан маш аз жаргалтай ингээд гудамжны амтан болцоо одоо тэд чинь турк мөркөөс гудамжны хөвчилж явчих хүмүүс нь зөж очиж тий. Нохойг болцсон гудамжны. За манай хууль маань бол 2023 оны 12 сарын 8-ны өдөр улсын хурлаар батлагдаад 2024 оны 1-р саранаас хэрэгжиж эхлэхээр товлогдсон. Тэгээд манай хуулийн төсөл маань хэрэгжиж эхэлсэн боловч одоогийн байдлаар яг хэрэгжилтийн түвшин бол хангалттай биш юм л дээ. Энэ маань одоо яг манай нөгөө зарим нэг төрийн байгууллагуудын их ажил манаас жоохон удаашртай хуулийг хэрэгжүүлэх байгууллагууд маань. Тэгэхээр энэ ажлыг одоо хэрвээ худалдаа хийгээд эхлвэл дараагийн төрний гарсан сөрөг үр дагаврууд маань зогсоод замбрааг үржүүлгийг хянаад эхлэх юм бол гомцны амтан гэдэг амт бол байхгүй болно гэсэн юм одоо төлөвлөгөөтэй бид нар ажиллаж байгаа. Тэгээ хамгийн гол асуудал юу вэ? Энэ хууль хэрэгжихийн тулд бүртгэлээс бүх юм эхлэх хэрэгтэй. Одоо байгаа нохой муурнууд, эзэнтэй байгаа нохой муурнууд бүгд бүртгэлтэй байх юм бол энэ хуулийн гол одоо бидний хүсэж байгаа бүх үр дүн одоо тэр нэг зорилгодоо хүрж байна гэсэн үг байхгүй. Тэр энэ хуулийн гол заалт бол ерөөсөө гол бүх тэр эзний хариуцлагажуулна гэж заасан байгаа гэдэг. Тэрийг яаж яг хяналтаар хэрэгжүүлэх вэ гэхээр бүртгэлээс бүх юм эхлэх гэдэг байна. Бүртгэл эхлээд ингэж яваад ирэх юм бол замрааг үржүүлэг байхгүй бол эзэд маш хариуцлагатай болно. Одоо хэнийг нохой мураа гаргаад төрүүлээд хайцсан байлаа гэхэд чип нь уншилал хин ямар хүн нохой мураа хийсэн бэ? Тэр хүн дээр ирээд очиод хариуцлагатай гэсэн үг байхгүй. Яг нэг бидний амьдарч байгаа цаг үетэй ингээ холбогдоод үзэх юм бол ч гэдэг юм уу муур нохой гэдэг яг энэ төгөөмөл тэжээвэр амтнууд ч одоо бас нэг үйлдвэрүүдээс ямар улсаас гэдгээс шалтгаалаад тодорхой хэмжээний бизнес болж байгаа шүү дээ ер нь бол тий. Тэнгүүд сайн үйлдвэрийн сайн улсынх гэдэг дээр тэр нэг үр төлийг нь бүр бараг илүү олон болгож байгаа тэрийг нэг бизнесийн зарчмаар ашиг олгох хэлбэрээр ингээ бизнес болгож байгаа хүмүүст жишээ нь энэ хууль яаж нөлөөлөх вэ? Ер нь одоо энэ нохой ч гэдэг юм уу муур үржүүлгийн төвийнхэн танах хоёр бол нэлээд асуудалтай байдаг гэж сонсож байна. Яг бид нар ч одоо энэ хэрэг манай энэ хуулийн төслийг бүтэн уншаад үзсэн. Тэгээ үнэхээр өндөр цусны нохой ч юм уу муур тижиж байгаа хүмүүс бол манай энэ хуулийн төслөөр дэмжиж байгаа. Яг тэгэхээр одоо нэг хүн маш өндөр цусны одоо нохойгоо тий маш өндөр зардлаар худалдаж аваад маш өндөр зардлаар тижээгээд маш их цаг зав зарцуулаад хүмүүжүүлээд тэгээд дахиад үржилд оруулахын тулд өөрийнхөө зэндааны өндөр цусны нохойтой нийлүүлэхэд оруулаад маш их зардлаар тэм өндөр цусны нохой гаргаж авч байхад нэг яг адилхан одоо юу гэдэг нохой зөв тийм үйлдвэрийн нохойтой хүн хашаандаа зөөрөгдсөн нэг босон болон хоол гэж үржүүл гаргаад нэг нь тэр хөндөд зардал гаргасан хүн маань нэг 23 сая зарах чийл тэнцээ нэг хүн 200 мянга зараад тахаар энэ бол одоо нөгөө тэр амтны үр дүн одоо үнц нь унж байгаа байхгүй. Тэгэхээр яг манай хуулийн төслийг ингээд хараад гүйс туншаа судалсан хүмүүс бол өндөр цэцэн нохой тижээж байгаа бол манай хуулийн төслийг дэмжиж байгаа. Ер нь бол яг хөө тэр дундуур үржүүлэгч нар бол ялч дургуутсан л тээ. Тэдний хувьд бол ашиггүй болж эхлэн тэднэр тэлэр энэ бие зах зээлээс шахадаад гарах хэрэгтэй байхгүй. Бүртгэлжүүлэлт хийн гэхээр тухайн одоо амтныг эзэмшиж байгаа хүнээс эхэлнэ гэсэн үгтэй хариуцж байгаа хүн. Тийм. Одоо өмнө ийм байсан юм. Бүртгэл гэдэг юм нөрөө хаягн дээр гэдэг байсан. Одоо жишээ нэг нохой одоо юу гэдэг тэдэн тод 15 тод хашаанд нэг юм шар нохой байдаг гэж бүртгэл. Тэгээ болоо. Нэг хэсгийг алгач нь за энэ 15 тод хашаанд нэг шар нохой байдаг. Ингээ бол
Тэгээ тэр айл нүг явчихна. Өөр адилхан шанд буулаа нөгөө нохоо хинээ мэддэхгүй тодорхой биш. Тэгээ бидний хуулийн дээр болохоор илүү детальны зааж өгсөн л та. 18-аас дээш насны одоо сэтгцэн үед ирүүл амьтан харилцах чадвартай тийм хүн дээр нохоо хүртэлтэй байна гэдэг хичих юм бол тэр айл ам бүл хідэн ч ам бүлтэй байсан хамаагүй. Нэг л хүн дээр нь бүртгэлийн хийж өгнө. Тэгэхээр тэр чи юу гэсэн үхээр хэрвээ тэр нохоог одоо би жишээ нь тэр нохооны эзэн байлгад манай дүү дагуулж явж байгаа хүн азуулчвал би ярилцлах хөл. Ядал би эзэн учраас ингээд давхар харилцуулжуулаад ингээд явахгүй бол одоо жишээ нэг хашааны нохоо гарч хүний бүр хөлмөн чадваргүй бол наадж байгаа хашаан дууг орчдөг. Тэгээ цайдаа дуудаад ингээд очихлаа нөө тэр нохоог хинийх нь биш. Тэр айл хашаантай 3 айл ингээд дээж идэг тийм. Гэх мэтлийн асуудлууд аяг их гарч байгаа. Хин харилцуулах нь тодорхой биш. Тэгээ бүртгэлжүүлэлт гэдэг чинь хамгийн чухал юмнууд хэрэгжилтэй. Тэр одоо чинь хэнийг нохоо гараад хаялаа гэхэд нуранд арьсан дор чипээр уншуулад за та яагаад нохоо хайсан бэ? Тэн дээр ийм торгуул төрчлийн хөлнөр орлоод өгсөн байгаа манай дээр залтад. Тэгээд тэр залтаанд дагуу хариуцлага тооцоод явуулсан тийм. Ингээд тэгтгэхээр тэгээ замбараа үржүүлсэн хүмүүс бол бас үржүүлэх боломжгүй болно. Нохоо мураа гарч хайж байгаа хүмүүс бол тэгэхээр нөгөө нэг хариуцлага хүлээд эхлэхээр тэр хүмүүс чинь хариуцлагатай болоод хариуцлага хүлээд эхэлчих юм бол энэ гунжин амтан гарахгүй байх нөхцөл бүрднэ гэсэн үг. Одоо энэ хүмүүс маш их гомдол юу гардаг л да одоо богд уулна ингээд маш их зэрлэгшчихсэн юм нөхөн тэр чинь бол үүнд бол цонноос илүү их аюултай гэж хүмүүс үздэг юм байл. Харин тийм яриаггүй гараад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ асуудал ч гэсэн бас тэгцэрнэ. Яа тэгэхээр одоо энэ нохоо мөрнө нохооны устгалч ингээд гэр болоор явахаар тэр аюун нохоо төв рүү дайжаад орд ирнэ. Мэдээж амтан амьдах инстинкт дээр. Тэгэхээр төвөр буудлын явахаар нүүдэлд дайжаад уул руу гардаг байхгүй. Тэгээ тэн дээр чинь нөгөө нэг тэр амт чинь яг та шууд байгаль дээр очиж байгаа юм чинь ан хийж хоол идэхээс аргагүй болно. Тэгээ нөгөө нэг манай дахин цаастаа уул нэг бугсоо гөрөөсөй чинь барьж идэт те. Ингээ асуудал үүсгээд яг хэрэгжилтийн яг гацаад байгаа цэг нь газар нь хаана байгаад байна. Энэ хуульч болно 2024 оноос хэрэгжиж. 24 оны 1 саянаас хэрэгжсэн. Тэг яг хамгийн ихний ажил бол бүртгэлжүүлэлттэй бүртгэлтгэлээр бүртгэлжүүлэлтийг хийх хэрэгтэй. Нэг байгууллага дээр л гацаад байна да. Одоо ер нь яг азтай саврын үйл ажиллагаа юун дээр чиглэгдэж? Одоо бид нэр тийм сая ямар ч хуулиа батлуулсан бол бидний өдөр болоор хамгийн том амжилт байсан. Тэгээд гол нь тэр маань нэг хэрэгжилт айгу удаан байгаад юм л та. Тэгээд энэ дээр одоо бид нэр энэ хариуцсан төр засгийн байгууллага агентлагуудыг дээр бас зарим нэг ажилтнууд минь өөрсдөө туслаад оролцоод явъя гэсэн саналуудаас хөрвүүлсэн байгаа. Тэгээд сая энэ жилээс бид нар болохоор яг өнөөдөр бид хийх гэж чадаагүй нэг юм маань юу гэхээр In Defense of Animals гэдэг Америкийн амтан амгалт байгууллага байдаг. Тэн дээр бид нар санхүүжилт босгоод ерөөсөө эхний ээлж нь бид нар эрентхээний имлэг нэ гэсэн төлөвлөгөөтэйгээр мөнгө өсгөж байсан боловч тэр маань хүссэн нэг дүндээ хүрээгүй. Тэгэхээр тэр ажлыг зогсоогоод орон нутгийн малын эмч нарыг СП хөтөлбөр СП нүүтерт чадахжуулах сургалт 4 аймагт явуулъя гэж төлөвлөж байсан боловч бас чадаагүй. Тэгээ энэ жилээс бид нар болохоор 4 аймагт СП хөтөлбөр явуулъя гэж зорилгоо өргөжлөд. Тэгээ сая 3 сарын сүүл 4 сарын ихээр Дархуул аймагт 80 нохоо мууранд СП хийгээд дөнгөж сайхан ажил дуусаад ирчихсэн. СП хийх нохоо муураа яаж сонгодог? Зур гудамжинд явж байгаа аймагныг авчирчод хэлчихт юм уу? Эсвэл хүмүүсийн хүсэл саналаар бид нөө очихоос өмнө одоо очих байгаа аймаг хотоо нөгөө нэг за бид нэг ингээд очих ийм хөтөлбөр болгох чинь шүү. Нохоо мууранд СП эзлэх хэлэх хүсэлтэй хүмүүс ингээд тоогоо бүртгэлээ илгэрээ гэдэг. Тэгээ эн чинь өөрөө тэр амьтад тэр эддүүдийн тэр одоо 80 шиг амьтан хэрвээ үрдсэн бол тий. Одоо дараа намар гэхэд 406 нар бодоход л 480 амьтан төрж байгаа байхгүй тий. Тэгээ дараа жил нь гэхэд чинь 48960 болно шүү. Тэгэл. Тэгээ эхнийхээ 80-таа нэлээд ингээд 1000 гараад тэр биднээс сайн 80 амьтанд хийсэн цөөх юм сонсогч жоод очиг дараа жилийн өдөрт гэхэд 1000 гаруй болох байсан амьтныг төрхөөс сэргийлсэн гэсэн үг болчихсон. Ер нь тийм нэг хүнд нөхцөл байдалд орсон юунуудыг аврах юунууд нь бол хэвээрээ үргэлж. Хэвээрээ тийм. Тэр бол яг манай ингээд тогтмол манай группээр дамжаад
явж идэг тийм ажил болчихсон. Одоо тэр бол бүр яг зөвхөн нөгөө сошиал орчин дээр. Тийм, сошиал орчин дээр одоо чинь энд нэг хүн нохоомоор аварчаад яхаа мэдхгүй хойд бид нар за та нар энэ имлэгтэй аваад үзүүлээд ингэчээрээ тэр имчилгээ нь одоо чинь хэдэн төгрөг болж чинь тэгвэл тэрийн бүгдээрээ манай групп дээр пост оруулаад танд цуглуулад имчилээд эзэнтэй болох юм бол миний SB заслагдсан туслана. Ингээд ийм процессор ингээд тогтмол үргэлжилж идэг нэг юм ажиллажчихсан байна. 10 жилийн өмнөдөө хоёлаа орчин цагийг харьцуулъя л да. 10 жилийн өмнө бол гудамжаар дөрөв, муур, нохой за баг амтны дэлгүүрч Улаанбаатар хотод цөөхөн тооцоо ханддаг байсан баха. Одоо бол амтны дэлгүүрээс ахуулаад одоо бит хоёрын сууж байгаа муурны кафе гэдэг хүртэл амтан тартай хүмүүст зориулагдсан кафе хүртэл хэд нэгдчихлээ шүү дээ. Тэгэхээр энэ бас бидний амтанд хандах хандлага орчныг бас өөрчлөөд байгаа юм болов аа. Энэ үйл ажиллагаанд дадтай савар төрийн хүмүүс байгууллага тодорхой хэмжээнд бас өөрсдийнхөө дуу хоолойг хүргэж нөлөөлж чадж байгаа юм болов уу гэж боддоо. Тэгэхээр үйл ажиллагааныхаа одоо явцдны гэдэг юм уу те та хэр сэтгэл хангалуун байдаг вэ? Тий, ер нь бол ямар ч хэлсэн бидний хамгийн анх нохоо мөнх хөвлөгийг зогсоо гэж хэлж байхад хүмүүс 13 14 онд гайхаа зарим нь ууралж хүлээж авдаг гэсэн бол одоо бүр ингээд зүгээр мууны групптэй хин нэг нь эли манай муур танилул хүн мууртай хүн байна уу гэж пост ороход доор нь хитэн аргаараа болооч SPL гэчээ гэл ингээд уурсгадаг болсон баахгүй тий. Тэрийг харах чинь дөөрөө яг за заанх 14 онд намайг одоо сайт ч юм уу нэг телевизд яриа өгч хахад хүмүүс яаж доорн дайрчсэн одоо ч тийсэргээр хүмүүс нэг нэгэндээ уриалдаг болсон байна чинь бидний энэ одоо олон жил хийсэн ажлын бас нэг том үр дүн юм болов уу гэж хардтыг. Хоёул бол одоо өнөөдөр хөвчлэн яг нохоо мууран дээр тий шаавал ингээд ярьж байгаа шүү дээ. Тэгээд би одоо бас яг ингээд байгаа орчноо ингээд хараад үзэнгүүт ер нь бол бас яг нөгөө нохоо муурлууд шигэлсэн ер нь амтан тайртай хүмүүсийн яг тэр амтны бас тодорхой хэмжээнд эрхчлөөг нь ингээд хангах болгох. За тэгээ нөгөөтгөө бас яг амтан тайртай хүмүүсийн ингээд нэг төр нэгтгэгч гэдэг юм ингээд үйл ажиллагааны хувьд анхаарал татчихаа сонин ийм газар байт юм уу гэмээр бас олон жишээнүүд байх шиг байна л да. Тэрний нэг дээр жишээ нь ингээд өнөөдөр хоёлаа ингээд байж байна. Гэх мэтчлэн ийм сонин содон үйлчлэгээнүүд үзүүлж байгаа яг энэ нэг муур нохотой бас холбогдсон тийм газрууд нь хэр түгээмэл болж байгаа вэ? Одоо чинь бидний ингээд ярьж байгаа Cat Home гэдэг нь газар бол чинь нэг нохоо мөр тижих боломжгүй байгаа айлууд байгаа хгүй. Жишээ нь одоо гэр бүлийн хоёр нь муур тижээ гэдэг. Тэгтэл нэг нь одоо харьцалтай байгаа юм л энэ чинь нэгнийхээ эрүүл мэндийг бодоход бол тийм тижих боломжгүй. Тэгэхээр тийм хүмүүсээ одоо ирж хорхоогоо дарах гэдэг юм уу тий. Амтан одоо хайрлах тэр нэг гоё нэг мэдрэмжээ мэдрэх энэ боломжуудыг нь олгодог иймэрхүү одоо Cat Cafe-нууд байна л та. Тэгээд яг хоо тийм кафед очиж хүмүүс бол тэнд одоо содон төрлийн гоё муур илж таалж сонирхох ч юм уу тий. Гоё яриа өрнөлт тийм газрууд нэгдсэн байна. Тэр нь яг үнэхээр амтан нартай хүмүүс нь цулардаг. Юу гэвэл астаа савраас жил болгон зохион байгуулдаг би позитив гэдэг бол тий. Манай тэрэн дээр бол муур тижээдэг. Тэгээд нохой тижээдэг дотроо үйлдвэртэй үйлдвэргүй эсэ дагуунаас аваад ичээдсэн бүх хүмүүс амтан нартай бүх хүмүүсийн юм нэг тийм нэгдсэн өдөрлөг болтیں۔ Бүтэн өдөржингөө болдог. Тэрэн дээр одоо бусад төрлийн нохойны үзлэнгүүд бол чинь нэг хамгийн гоёнууд нь цуулардаг тий. Ингээд чиний нохой хамгийн шилдэг нь өнгөцсөн ямар гоё юм, чинийх ямар юм юу гэдэг чихэн гоё юм гэдэг ч юм уу ингээд байдаг бол манайх бол би позитив бол бүх төрлийн үйлдвэртэй үйлдвэр уунаас олсон маш гоё дүндэснэж хамаагүй бүгд цуулраад нэг өдөр гоё бүжин дөнгөрдөг тийм өдөрлөгүүд жил болгон хийж байгаа. Энэ жил 5 дахь жилээ болох чинь. Тэгээ бүгд тэр өдөр амтны тухай зөвлөгөөгөө хоорондоо солилцсон ямар хоол өгвөл зөв гэдэг ч юм уу те. Эсвэл нөгөө нохоо сурагчаас нэгнээсээ зөвлөгөө аавна гэх мэтчлээ. За хоёлаа ярьсан өндөрлөө. Тэгээд бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Амтан гэдэг чинь амьд бодгалтай, амьд зүйл адилхан л хүн гэдэг чинь амьд зүйлтэй. Бид нар юу хүсэж, юу шаардаж, юуг хэрэгэлтэй амтан ч гэсэн яг үнтэй бас ямар ч ялгаагүй өөртөө гэсэн эрхтэй юм байна, орчинтой юм байна. Амьдрах хэрэгцээтэй бүх зүйлийн амтанд шаардлагатай юм байна. Мэдрэмжтэй. Биднээс маш их хайр хүсдэг тий. Оюун ухаант гэдэг утгаараа ялгарч байгаа хүн гэдэг амтан
ямар одоо тэр амьтан дээр хчлөөг нь хэрхэн яаж олгож байгаа шалтгаалаа тухайн амьтны одоо байгалийн болон яг тэр нэг хүмүүжлийн одоо янз янзын ялгаанууд гарч ирээд тэгээд нэг гудамжны зэрлэг догшинч гэдэг юм нэг тиймэрхүү ойлголт бол нийгэмдэр бий болчихсон. Гэхдээ энийг одоо ийм юм байна. Энийг одоо жишээ нь бүр ингээ хуулийн хүрээнд ингэж одоо залруулад ингээд янзлаад явах юм бол бид нийгэмдэр ямар ч одоо жишээ нь амтан дайрна гэдэг айцсгүйгээр амьдрах боломж байгаа гэдэг энэ ажлууд ингээ хэдийнэ хийгдээд явж байгаа учраас магадгүй тун утахгүй бас гоё үр дүн гараад нохоо муурыг хүн ингэж айж төвшөж зугтах гэхээс илүүтэйгээр магадгүй ингэж хайрлаж бас нэг гоё нэг хүн өөрийнхөө тэр нэг мэдрэмжийг одоо бас ховор мэдрэмжүүдийн нэг байх л та тийм яг амтнаас авдаг тэр мэдрэмжийг гоё ингэж сэрээдэг ч гэдэм гоё мэдрэмжүүд ингэж авдаг хүн амтны бас нэг тийм одоо харилцаанд шин төвшөнд очисон тэр одоо цаг мөчийг бас та бүхэн ингэж бий болох гээд явж байгаа нь бас бахархууштай. Тэгээд мэдээж биелэлээ олох ба та бүхний зорж байгаа тэр бүх ажил байсан амжилт хүсье. Нэрлэг үйл хаасан баярлалаа. Баярлалаа. Тэгээд манай үйл ажиллагааг ингээд олон нийтэд хүргэж энэ гоё нэвтрүүлэгтээ урьж оролцсон маш их баярлалаа. Бидний одоо амьтдын энэ гиндэж ялангуяа нохоо муунуудын тэр мэдрэмж өөрөө ингээд хижээж байгаа хүнд бол маш их мэдрэгддэг л дээ. Яг биднээс ямар их хайр хүсдэг, эргээд өөрсдөө ямар их хайр биднэрт илэрхийлэх гэж хичээж байгаа нь ингээд нүднээс нь хийж байгаа үйлдэлээс нь маш их мэдрэгддэг. Тэгэхээр энэ амьтдыг бид нэг амьдрах эрхийг нь хангаж, хайрлаж, гунзангийн тодтолтой амтангуу тийм гоё эрүүл нийгмийг бүтрээ хамт бүтээцгээе гэж хэлмээр байна тийм. Ямар гоё нэр. Энэ ерөөл нь хүсэл мөрөөдөл нь бэлэг болтгой. Баярлалаа. За баярлалаа.